Ховд аймаг 2016 оны жилийн эцээр 3 сая 280.6 мянган толгой мал тоолуулсан нь урд онтой харьцуулахад 375.1 мянган толгоогоор буюу 12.9%-аар 5 төрөлтөд өссөн. Аймгийн хэмжээнд малтай өрхийн тоо 11,626, малчин өрхийн тоо 7,407 болж урд оныхоос малтай өрхийн тоо 202, малчин өрхийн тоо 219-ээр тус шинээр нэмэгдсэн байдаг. Мал өсөж малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа нь нэг талаараа сайн хэрэгч, нөгөө талаараа бэлчээрийн дац хэтрэх усан хангамж дутагдах гэх мэтчлэн тулгамдсан олон асуудал гарч байна. Тиймээс бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх замаараа бэлчээрийг хуваарьтай ашиглах боломжтой гэж үзэж байгаа юм а. Одоогоор Ховд аймгийн 17 суманд ашиглагдаж байгаа инженерийн хийцтэй 300 гаруй худаг байна. Гэхдээ энэнд бэлчээрийн усан хангамжийг төдийлөн хангаж чаддаггүй байна. Тиймээс аймгийн засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр одоо 10-аас доош бэлчээрийн худгийг гаргахаар төлөвлөсөн байгаа. Үүний хүрээнд бол энэ жил 10 суманд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор одоо шинэ худгуудыг гаргаж байгаа. Мөн одоо Мексикоор олуулсан байгууллагын төслийн хүрээнд 5 худгийг засварлаж байгаа. Энэ худгууд маань үндсэндээ бэлчээрийн даацыг сайжруулах зорилгоор гаргаж байгаа. Монгол улсын 15 аймаг 128 суманд хэрэгжиж байгаа гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 буюу LTS 2 төслийн хүрээнд Булган, Алтай, Уянч, Дарив, Чандаман гэсэн 5 суманд дарагдсны улмаас ашиглахгүй байсан 5 худгийг засварлаж мотор насосоор хангах ажлыг хийж байна. Ийм байдлаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлснээр зөвхөн Алтай сумын хувьд л гэхэд энэ авийн одоо үндсэндээ бол 30 гаруй өрхийн одоо 60 гаруй мянган толгой мал устаа болж одоо бас ашиглагдахгүй байгаа бэлчээрүүд бол ашиглагдана. За ийшээ урагшаа ингээд бол жилд ашиглагддаггүй одоо маш том бэлчээр газар нутаг байгаа. Тэр нь хавар намард одоо нөгөөдлийн голцог тэр тусмаа одоо хавар мал төлөлт ямаа самлалт энэ одоо хүнд үед бол бас тэр болгоно одоо ус олдохгүй. Энд ус харгаснаар бол энэ малчид маань бас одоо бас тав тухтаа энэ мал сүрэг маань бас боломжтой ингэж өвстэй бэлчээртэй газараа ингэж бас тодорхой хэсэг хугацаанд ингэж байгаад малчид маань бас ямаа малаа самнаад малаа төлөвлөд ингээд одоо дээш усан дуугаа нөх юм боломж бүрдэж байгаа маа. Ховд аймаг 2016-аас 2017 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац малын тоо бэлчээрийн талбайн хэмжээ бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. Өөрөөр хэлбэл Чандаман сумын сүлжээ, Баян харьхан, Зэрэг сумын ихэн, Манхан сумын Баян гол, Дарив сумын Булаг, Буянд сумын Цагаан бургас багийн бэлчээрийн даац 3-аас 5 дахин хэтэрсэн бол Эрдэнэ бүрэн сумын Шураг, Мянгат сумын Чацаргант, Гахаат, Дөргөн сумын Аргалант, Буянд сумын Наран харьхан, Цагаан бургас, сумын Цагаан бургас, Хөх бэлчээр, Шивэр, Чандаман сумын Тахилт, Талын Булаг, Манхан сумын Улаан хүрээ, Мөс сумын Баян хайрхан, Уянч сумын Нарийн гол, Булган сумын Баян судал, Баян гол, Алдаг толгой багуудын нутгаар бэлчээрийн даац 1-ээс 3 дахин хэтэрчээ. Тийм учраас аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт жилбүр 10-аас 15 худаг шинээр гаргах буюу засварлах асуудлыг тусган бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх зохистой ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулан худаг уст цэгийг нэмэгдүүлснээр бэлчээрийн даацыг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг худгийг засварлаж сэргээснээр 10-аас 20 өрхийн 40 гаруй мянган мал усаар хангагдах боломж бүрдэх юм а.